Мандас сургуулийн нийт эцэг эх хэсрэг хамгаалагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2025-аас 2026 оны хичээлийн жилд манай сургууль 1138 суралцагч суралцж байна. Нийт сурагчдын 689 нэгээс 5 дугаар ангид, 6-аас 9 дугаар ангид 284 сурагч, 10-аас 12 дугаар ангид 165 суралцагч суралцж байна. Энэ хичээлийн жил бид уншиж ойлгосноо бичгээр илэрхийлдэг англи хэлний төвшингээ ахиулсан, сурлагын агттай зөв хандлагатай өгөхөд төлөвшүүлэх зорилго тавьшилсан. Мандас сургуулийн орчин нөхцөлийн талаар танилцуулъя. Бид хичээлийн нэг байр 28 анги танхим, 8 кабинет, урлаг болон спортын зал, мөн хоол үр төрөлхийн болон заалгаар хооллох хэсэгтэй. Мандас сургуулийн нийт анги танхим нь цахим сургалт, зохион байгуулах зориулт бүхий, зурагт болон ухаалагч самраар бүрэн хангагдсан байдаг. Нийт 4 цахим сургуулийн кабинетэд 49 таблет, 50 компьютер, мөн 31 зөөврийн компьютерыг бид хичээл хийхдээ ашигладаг. Манай сургуулийн хувьд намар болон хаврын уйлралтай гадаагаа маш гоё ногоон байдаг. Учир нь бүх сурагчид гадна талбай ногоожуулах ажилд бүрэн хамрагддаг. Миний бие сүүлийн 5 жил мод тарих, ногоо тарих ажилд гар бие оролцсоор ирсэн. Харин одоо та бүхэнд дугуулын хичээлүүдийн видео танилцуулгыг хүргэж байна. Би намар гонцон заахаргай нэгдэл. Дүрслэг урлагийн дугуулга. Тус дугууланд ахлах дунд ангийн 19 сурагч хамрагдсан. Аймгийн дүрслэг урлагийн төрөлцөө олимпиадад 11 Б ангийн сурагч Аюма 2 дугаар байр, мөн тус ангийн сурагч Б мөнх жаргал тусгaalаар эзэлсэн байна. Ойдол технологийн дугуулга. Тус дугууланд ахлах дунд ангийн 16 сурагч хамрагддаг. Дугуулангийн сурагчдын бүтээлүүд нь аймагтаа шалгарч арга технологийн санд гэрчлэгдсэн. Техник технологийн аймгийн олимпиадад 11 ангийн сурагч Эрдэнэ Чимээ тэргүүн баримтлан улсын олимпиадад оролцох эрхийг авлаа. Гар урдлын дугуулга. Тус дугууланд 7 дугаар ангийн 16 сурагч хамрагддаг. Систем зохион бүтээх дугууланд тус дугууланд 7-аас 11-р ангийн 16 сурагч хамрагддаг. Техник технологийн аймгийн олимпиадад басан загварын төрөлд 8 ангийн сурагч, төгөлдөр 11 ангийн сурагч сурнаж ав. Роботын төрөлд 12 Б ангийн сурагч Цэрэнбаатар Ц болон амжилт гаргажээ. Морин хуур найралдуу бишгүүрийн дугууланд. Морин хуурын дугууланд 27 сурагч, найралдууны дугууланд 172 сурагч, бишгүүрийн дугууланд 40 сурагч тус хамрагддаг. Найралдууны дугуулангийн сурагчдын гаргасан амжилтууд. Укулеле ятгын дугууланд тус дугууланд 4-өөс 9-р ангийн 18 сурагч хамрагддаг. Хөнгөний секц нийт 36 сурагч хамрагддаг. Бөмбөгийн дугуулга. 2025 оны аймгийн аврал шалгаруулах тэмцээнд эмэгтэй алтан медаль, эрэгтэй хүрэл медаль. 2026 оны сурагчдын лигт эмэгтэй алтан медаль. 2026 оны хастын аймгийн аврал шалгаруулах тэмцээнд эмэгтэй алтан медаль хүртсэн байна. Жудо бүхийн дугуулга. Тус дугууланд 47 сурагч хамрагддаг. Жудо бүхийн дугуулангийн сурагчдын амжилтуудаас. Гар бөмбөгийн дугууланд Дундгай аймгийн эдэрчүүдийг боловлын аврал шалгаруулах тэмцээний тэргүүн байр 10 Б ангийн сурагч Синд Аюуш шилдэг тоглогчоор шалгарлаа. Багын хэсэг зөвлөх зэрэгтэй 2, тэргүүлэх зэрэгтэй 8, заа харах зэрэгтэй 3, долоон залуугчтай. Жил бүр 3-аас 4-р ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг аймгийн анги нийтийн олимпиадад 4-р ангийн математикийн дүрэлт Батцайхан багштай 4А, Жаргал Баяр багштай 4В анги тусгай байр, 3-р ангийн Монгол хэлний дүрэлт Учир багштай 3В анги 3-р байранд шалгарлаа.
Энэ хичээлийн жилд багш нарын ээлжид хичээлийн чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй сургалтын арга зүйн судалгаат хичээлийг тогтмол зохион байгуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд 150 сурагч 1-р ангид элсэн суралцаж тайлан туншлагыг 2 үе шаттай зохион байгууллаа. Жил бүр хичээлээс гадуур үйл ажиллагааны хүрээнд газар шим төсөл ажил, бие даалтын 7 хоногийн бүтээлч үйл ажиллагаа систем сургалтыг хэрэгжүүлж байна. Сургуулийн ихэнх мэдлэгийн клуб нь 3 багштай нийт 9, 10, 11-р ангийн 20 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид ихтгэх урлаг мэдлэгийн тэмцээн дэснараа эдгээр чадваруудыг суралцсан. Өөрийгөө товч тодорхой чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын өмнө айд сандрахгүйгээр ярьж сурсан. Бид хичээний курсыг явснараа агаар ажил бусдыг хүлээлттэй хүндэтгэлтэйгээр сонсож, зовлог шүүмжлэх гэдгээ хүсэн. Манай клубын гаргасан амжилтуудаас дурдвал Сайн цагаан сумын аврах шалгаруулах тэмцээнд 2 баг амжилттай оролцсноос 1-р баг 1-р байранд шалгарч аваргалж 11 ангийн сурагч Амина миний бие шилдэг эхлэгч хүүхдээр шалгарч их цэцэг их шараал уран тогс багш нар шилдэг удирдагч багш нараа шалгарсан. Мөн михорны тухай миний бодол хэмээх ихтгэлийн уралдаанд Амина миний бие оролцож 2-р байранд шалгарсан тус амжилтыг үзүүлсэн. Бид их хэлнийхээ аман болон бичгийн соёл суралцаж, оюун сэтгэлгээгээ хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний өв уламжлал, оюуны үнэт зүйлсийг эрхэмлэн дэлхийг зорж байна. Хэл бичиг уран зохиолын хичээлээр бид унших бичих ярих чадвараа нэмэгдүүлэхээс гадна багийн үйл ажиллагааг хөгжүүлэх, бусдад туслах, бусдыг дэмжих, хариуцлага ухамсарлах, сурсан зүйлээ үр дүнтэй эзэмшихийг зорж байна. Сайн бацгаана уу? Та бүхэндээ сонирхолтой дүр төрслөл, логик сэтгэлгээний ертөнц болох геометри клубээ танилцуулж байна. Бидний амжилтаар үеийнхээ 2023-аас 2024, 2024-өөс 2025 оны хичээлийн жилүүдэд геометри 1, геометри 2 анги нийтийн олимпиадуудад тус тэргүүн баригдсан бөгөөд энэ хичээлийн жилд оюунлаг дундгой 1 сургууль 10 клуб хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Клубын багш нараар математикийн тэргүүлэх зэрэгтэй багш нар болох
мөнгө сүрэн мөнгө жаргалнаар ажиллаж сурагчдад мэдлэг туршлагаа харамгүй хуваалцдаг. Бидний зорилго бол сурагчдын орон зайн болон логик сэтгэлгээ хөгжүүлэх GeoGebra зэрэг орчин үеийн програм ашиглан геометрийг амьдрал дойр сонирхолтой хэлбэрээр судлахад орчно. Хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээнд сургалтын хөтөлбөрөөс гадна олимпиад, уралдаан тэмцээнүүдийн бодлогыг дүн шинжилгээтэйгээр бодож сурдаг. Клубт маань 8-9 дугаар ангийн нийт 47 сурагч идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд сурагчдын сурлагын чанарт мэдэгдэхүй захиц гарсаар байна. Сурагчид маань сурагчийн тойл болох дэвтрээ хөтлөж олж авсан мэдлэгээ системтэйгээр зэгцэлдэг. Геометри бол зөвхөн томьёо биш, энэ бол мэдрэмж. Бидэнтэй хамт геометрт дурлаарай. iMath гэдэг нь биднийг ээшээ амжилттай өгөхийн тулд эртнээс бэлтгэх математикийн сургалтын систем юм. Бид цэцэг цагаараа эдүүдийн хичээл хийхдээ маш сэтгэл дүүрэн байдаг бөгөөд энэ нь математикийн хичээл дуртай бас шалтгаан юм. Мөн математикийн хичээлийг судалснараа амьдрал тулгарч болох саад бэрхшээлийг олон талаас нь тунгуун бодож түүний гарц гаргалгааг илүү хурдан олох ухаанд суралцдагаараа давуу талтай байдаг. Математик бол зүгээр нэг тоо биш. Таныг зөв сэтгэж зөв шийдвэр гаргахад сургадаг хамгийн том хэрэгсэл. Бодлого бодох бүр тархины эсүүд идэвхжиж логик холбоосууд улам хүчрхэг болдог. Математик дурлахын ертөнцийн нууцыг тайлж амьдралыг илүү ухаалгаар харах түлхүүр юм. Тэр ч утгаараа бид бүгдээрээ энэ хичээл дуртай байдаг билээ. Гадаад хэлний мэргэжлийн хөгжлийн бүлэг. Бид 2024 оноос эхлэн сургуулийн хэмжээнд англи хэлний төрөлцсөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сургуулийн хэмжээнд Oxford Plus, Pearson, IELTS хөтөлбөрт 3-аас 12 дугаар ангийн сурагчид хамаатж байна. Энэ хөтөлбөр нь 2023 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд миний хувьд болохоор сонсох хэрэг чадраас хамгийн гол нь сахин орчинд ажиллаж нийлстэй харилцаа сурсан. Pearson хөтөлбөр нь сурагч бидний бүтээл сэтгэхүйг хөгжүүлэхээр онцлог юм аа. Класс нь хүүхдээ англи хэлний үгийн сан нэмэгдүүлж англи хэлээр чөлөөтэй ярих боломжийг олгосон байдаг. Би Oxford Plus англи хэлний хөтөлбөрт яваад бүтэн хагас жил болсон байна. Үүгээрээ би англи хэлээр ярьж сурч англи хэлний үгийн сан маань нэмэгдэж багшийн асуусан асуултанд өөртөө итгэлтэйгээр хариулж чаддаг болсон. 2024-өөс 2025 оны хичээлийн жилээс
Англи хэлний багш Мөхтөе багшийн удирдлагаар олон улсын англи хэлний шалгалт IELTS бичлэг хөтөлбөр хичээллэж эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд 10-аас 11 дугаар ангийн 8 сурагч тус хөтөлбөрт хамрагдж байна. Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр сайн цагаан сумын хүний нөөцийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэг багш мэргэжилт дэвшлүүлэх сургалтанд хамрагдлаа. Мөн англи хэлний багш нар Япон, Филиппин улсад олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Энэ хичээлийн жилд хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр 25 төрлийн дуулан клубд 883 суралцагч хамрагдсан байна. Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих чиглэлээр 2023-аас 2024 оны хичээлийн жилээс эхлэн сурагчийн хөгжил хамгааллын менежментийн зураглалыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь сурагчдын оролцоонд тулгуурлан бүтээл сэтгэлээ хөгжүүлэх, сурагчдын харилцааны чадварыг дэмжих, сурагчийн дүрмийн хэрэгжилтийг хангах, сурагчдын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Сургуулийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг боловсруулахдаа хичээлийн жилийн эхэнд сургуулийн сурагч эцэг эхээс санал авч боловсруулдаг бөгөөд бид энэ хичээлийн жилд давхарцсан тоогоор 164 хөтөлбөр үйл ажиллагааг хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих чиглэлээр төлөвлөсөн байна. Энэ хичээлийн жилд онцлог үйл ажиллагаа сурагчдын гар утасны хэрэглээнд эцгийн хяналтын систем болох Google Family Link-ийг нэвтрүүлсэн явдал юм. Ингэснээр сурагчийн гар утасны хэрэглээг хоногт 3 цаг болгож бууруулах зорилготой. Мөн манай сурагчийн зөвлөл сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан сурагчийн бүтээл сэтгэлийг дэмжих чиглэлээр 49 үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ нь бидэнд дадлагжих, өөрийгөө илэрхийлэх контент бүтээх зэрэг олон чадварт сургадаг. Сургуулийн хүүхд хамгааллын баг сургуулийн захирлаар удирдуулсан нэг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Энэхүү баг энэ хичээлийн жилд 7 хүүхдэд хүүхд хамгааллын кейс үйлчилгээ үзүүлсэн байна. Харин сэтгэл зүйн ганцаарч гисэн зөвлөгөөнд давхарцсан тоогоор 78 сурагч 8 эцэг эх хамрагдсан байна. Сурагчдын дунд зохион байгуулагддаг эко аялал, үе тэнгийн дээрлэлтийн эсрэг тинкер хөтөлбөр, аюулгүй сонголт, эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт, анги сэлгэн суралцуулах хөтөлбөр, өсвөр насны хүүхдийн гэрэл дэргэлт сургалт, шим тэжээлийн боловсрол олгох сургалт, дунд ахлах ангийн сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө нь жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг бөгөөд сурагчийн зөвлөлийн хөгжлийн хөтөлбөрөөр үе тэнгийн сурагч багшаар бэлтгэгдэж байгаа нь бидэнд маш том хөрөнгө оруулалт болдгоо. Мөн хичээлийн жилийн эхэнд эцэг эх асраа хамгаалагчтай гурван гэрээг байгуулан анги хуримтлалын мөнгөөс сар бүр 2500 төгрөгийг ариун цэврийн өрөөний хэрэглэгүүнд зарцуулдаг нь сургууль дээрээ тавтахтай байх орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн сургуулийн хэмжээнд 1-ээс 12 дугаар анги, тэр дундаа 6-аас 12 дугаар ангийн сурагчид эцэг эх асраа хамгаалагчдын дэмжлэгтэй өдий хоолнд хамрагддаг. Энэ нь сурагчдыг хичээл сургалтаа анхаарч үр бүтээлтэй суралцахад дэмждэг болдог. Өнөөдөр бид бүхэн мандал сургууль дээр хэрэгжиж буй хүүхд хөгжлийн хөтөлбөр дуулан клубүүдийн танилцуулгыг эцэг эх асраа хамгаалагч та бүхэнд хүргэлээ. Биднийг таатай суралцах боломжоор ханган дэмжлэг өгүүлдэг эцэг эх асраа хамгаалагч та бүхэндээ баярлалаа.